нэг гоё юм танилцуулж өгье. Нэг ай цаугаад өсгөр айдалтын жоохон нэгэд айсан ч дотор нь бүр ай цаугаад тийм өвс байна. Тэгэд өвсний үйлдэл хэрэгцээг бол яна бүлээн чанартай өвс. Тэгэд яна хүйтэн сэрүүнийг гадагшлуулах үйлдэлтэй. Жишээлбэл хүйтэн сэрүүнээс болсон одоо үе гişүү өвдөх юм уу, хүйтэн сэрүүнээс болсон булчин мах өвдөх юм уу, өсгөр яна савны сэрүүн одоо хүйтэнтэй төнөөс болоод яна сарын хэрэг ирэхэд өвдөх юм уу, хөвөр гэцэр өвдөд юм уу, иймэрхүү юмдод одоо бүр явж үйлдэл үзүүлнэ. Түүнээр их яна чусны эргэлтийг сайжруулна, эргээд нэрийг сайжруулах үйлдэлтэй. Гүйж одоо нэг юм шиг энэ дотрыг аяд хийчихэр зүгээр хэн дөмөрөхөд та чамд боён ч одоо ямар ч үйлдэл үзүүлэхгүй та. Гүйж энийг заавал халаах хэрэгтэй. Тэгээ нэг дөсгөр бол яна яг одоо их гоё зохиож. Өдөр нэг талд нь бол ай цаваа хийгээд нэг талд нь бол дэний дөсгөртэй. Дэний дөсгөртэй юм хоёр янз юм. Тэгээд нэг л юм уутан дотор хийчихэ. Тэгээд ирэхээр яна чи халаасаар яна халаагаад нөмөрөхөр шийдэ. Чиний одоо хулгаараа өсдөг юм уу? Одоо булчин ширүүс оруулж өсдөг юм уу? Эсвэл яна савны сэрүүнтэй хөвөл гэцээр өсдөг юм уу? Тиймэрхүү юм чинь одоо бүр очиж үйлдэл үзүүлнэ. Түүнээрхүү энэ халууны хэмжээнд кяж болно. Нэгээс шийдэ 9 одоо тавих юмтай. Би өөрөөсөө 4 дээр нь тавьж унтахад бол одоо их айтайхан байсан. Тэгээд цагаан хүртэл 60 минут тавина уу 45 минут байна уу 30 минут тавина бүр өөрийн дураараа болно. Тэгээд би 30 минутын дээр 4 дугаар дан дээр нь тавиад 30 минут тавиад унтахад их айтайхан байсан. Дөнтөө халуун тавиулаас чи шанхуйж магадгүй шүү дээ тийм ба. Тэгээд урт адны хэмжээ нь бол ийм нэг хүний дөсгөр чигээр яг ийм хөө нэлээд урт шүү дээ. Тэгээд энэ бол одоо чи гурван одоо гэрээ гурван амтныг бол хүндлэн тавиад яг ашидан бөөрнгийн орон дээр тааруулаад игээд хүндлэн тавиад хэрэгжилж болно. Ганц нүнтнийг бол одоо ганцнаа дөсгөр болгоод өвсөн ч болно эсвэл ураг хаар чивтэд нуруунд дээр тавиад хүнжил болгоод нөмөрсөн ч болно эсвэл дөөш хараад хүнжил болгоод нөмөрсөн ч болно. Тэгтээ шида нөмөрхтэй анхаарах гэж шида өнчний хоёр хэсэг шүү дээ. Өн нэг нь бол ай цав, өн нэг нь дэний дөсгөр. Тэгээ буйндаа өн нэг ай цавтын өн хэсгийн шүү дээ буйндаа тааруулаад унтаарэ. Тэгээд шарт тэргэндээ үн ханшнаас хямдхан 69 төгрөг. Тэгээд шида одоо хөдөөгөр мишта тийм дулаахан биш сэрүүхэн байдаг айлт дөрнөн хэрэгтэй. Тэгээд одоо түрүүн одоо лахти байдаг та лахандаа гал хийчихвэл одоо лахан дээр онтол хүйтэн сэрүүнийг гадагшлуулахад их сайн, бөөрийн хүйтэн мэдээ усууд их сайн байдаг. Тэгээд өнөө одоо лахти ял байхгүй чинь өн юм бас их тус болно. Бөөрийн хүйтэн мэдээ юм уу одоо ердөө гэраараа хүйтэн байдаг усууд юм эсвэл гаднаас одоо ажил хийгээд дараа нэг мөсөн нөвт даарсан усууд руу нэгээд өсөд онтол өмнө гоё хөдөл үзүүлнэ. Тэгээд авсаатын усууд шарт тэргэн дээр даваа.